Lever podcast-ийн анхны дугаарыг төлөвлөж байна. Цаашид дор бүрнээ хичээгээд ажил хичээлээ хийгээд явж байгаа эгэл жирийн залуучуудтай үзэл бодол, онцлог, хүсэл мөрөөдөл, амьдралын философиг нь ярина гэж бодож байна. Сэтгэлээ үлдээгээрэй. Мэдээж EVN 23 кафеда хамтарч ажиллаж байгаад нь баярлалаа. Монголд сурч болно шүү. Бас Монголын voice шүтээс те. Тэгэхээр тиймэрхүү хак trick энэ байгаа юу? Морой имэйлэл дээлээ өмсөөл Түлд амир нөө жинзээ үеийнхэн ийм тим гэдээ яадсан шүү дээ. Тим юм постууд зөндөө яадсан шүү дээ. За тэгвэл одоо нэг англиар асуулт асуугаадах юм. Тэг би одоо яг найзлуутай болвол яг юу хийх вэ? За сайн уу гэхгүй. За би эхлээд өөрийгөө танилцуулчих тийм. За ингээд манай Lever подкаст ээж хэлж байгаа. За би болохоор Lever Education-ийн IELTS-ийн багш, Lever Study-ийн директор гэж явж байгаа. Тэгээд одоо Монголцайтай хамт сууж байна. Монголцай болохоор манай 27 дугаар IELTS анги. Юу лээ 26 дугаар IELTS-ийн ангийн сурагч. Тэгээд саяхан бас их амжилттай шалгалтаа өгсөн. Тэгээд Монголцайгийн бас YouTube channel байдаг юм байлаа тий. Тэн дээр юу хийдэг вэ? Ер нь бол яг нэг ийм төрлийн контент гэсэн юм байхгүй. Зүгээр нь өөрийнхөө хийж байгаа юмыг бичээд тэгэл постлдог. Энэ бол lifestyle юм. Энд чи оруулаад ингээд оруулчих болох уу? Окей, баг энэ ч гарч ирэх баг. Тэгээд Монголцай битээр болохоор 2 сар IELTS-ийн манай IELTS-ийн ангид хичээллээд танилцаад ер нь анх манайхыг яаж олж ирсэн бэ? Анх би яг 101 өөр сургалтанд сууж агаад тэгээд дараагийн шатнд суусан чинь тэр нэгтгэхгүй гэсэн байхгүй юу. Тэгээ би юу вэ гэд гайхаа тэгээ ингээд фэйсбүүкээр ухаж байгаа нөгөө нэг IELTS сонирхогчдын групп билүү нэг тийм групп байлаа шүү дээ. Тэрэн дээр ингээд тайсан чинь Lever сайн гэд бичсэн. Тэгээ би өөрөө ингээд anonymous болгож аваад Lever ямар хуу юм бэ гэж асуужсан байхгүй юу. Тэгсэн чинь доор нь хүмүүс ер нь сайн шүү гэд тэгэхээр нь тэгээ за явж үзье гэж. Тэр нь баг би байсан баха. Бодлоо манай сурагчид бас ингээд аюу хөөрхөн бичээд байдаг юм байлээ. Бүр нэг хүүхэд юу лээ бүр Lever бол өстой юу гэдэг баг энэ chicken галзуу чөлөө амир нийтдээ бичсэн. За окей. Тэгээд өнөөдөр бол бит хоёр Монголцай сая IELTS өгөөд хэд авлаа? 8 оноос. 8 авсан. Нэг задаргаагаар нь хэлвэл хэд үлээ? Listening нь 9, reading нь 8.5, тэгээд writing нь 7, тэгээд speaking нь 7.5. Тэгээд бас өөр энэ тентгийн сургалтанд явж байгаагүй. Ер нь өөрөө айгүй бие дааж хийсэн харагдаад байсан бохоггүй. Тэгээд яаж сураад ийм fluent байна. Нэг англи хэлийг эзэмшсэн байдал айгүй өндөр. Айгүй сайн байсан. Тэгээд вау, яаж? Өгийн сан тэг хэрэглээ хүртэл айгүй сайн. Тэгээ ер нь яаж сурдаг вэ гэд ихний сэдвийг эхлэх үү. За би болохоор sorry. Хоёулаа ч нэрээ бит хоёр EVN 23 гээд кафед ирсэн байгаа. Энд чи онцлог нь юу вэ гэхээр ингээд айгүй гоё юм гараараа юм бүтээлүүд хийдэг, DIY зүйлүүд хийдэг. Тэгээ өнөөдөр хоёулаа ярилцах хоорондоо хоёулаа нэг юм хийн. Энийг өөрсдөө хийх гээд үзнэ. Тэгээ ярилцах байхдаа энийг хийгээд би чамд гоё зааварлаа зөвлөд явна за. Тэгээд хоёулаа ярилцаа дуусахад бас нэг юм гацуурын чимэглэлтэй болцсон дуусах нэ гэсэн үг. Окей. Тэгээ би чамаа ирэхээс өмнө би бас хийж сурлаа шүү тий. Тийм. За тэгээд одоо яг үндсэн сэдв рүү оръё тий. Яаж англи хэлийг сурч исэн бэ? Тэгээ яаж ийм хурдан сайн өндөр түвшинд эзэмшив? Одоо 12 дугаар анги шүү дээ тий. За би болохоор амир жоохносоо утас ахуулсан. Тэгээ ингээд утсаараа оролдоод ингээд юм үзэж байгаа шүү дээ. Тэгээд миний юу хүмүүс одоо монголоор юм үздэг байлаа гэж бод би дандаа ягаад ч англиар юм үздэгс байхгүй юу? Ойлгохгүй ч гэсэн зүгээр ингээд гүйлгээл уншаал ингээд үзээд идэг. Тэгээ саяны нөгөөнийг хэлсэнчлэн ингээд 5 minute craft гэдэг юу бүр жоохносоо үзээд тэгээ тэрнэр чи ингээд нэр өгнүүд нь гардаг шүү дээ. Ингээд тэр юм тийм яасан хийсэн гэдэг. Тэгээ тэрийг уншиж сэжлээд гэхдээ утгыг нь бол ойлгохгүй. Тэгээ ингээд явж агаад карантин болсон шүү дээ.
тий. 20 онд карантин болоод тэгээд карантин болоод тэгээд яг карантины үеэр хийх юм болтгүй TikTok амар ухдаг гэсэн байхгүй юу. Тэгээд TikTok дээр ингээд гарч ирсэн англи юмнуудыг уншаад тэгээд сүүлдээ яагаад ч юм зүгээр ойлгодог болчихсон. Тийм. Тэгэхээр ер нь хоббитойгоо айгу уялдуулсан байна тий. Тийм. Тэгэхээр чи бас өөрөө 5 minutes hack гэдэг чинь DIY юмнууд байдаг тий. Тэгэхээр тэгвэл бас нэлээд сайн хийх байхаа. Харах уу? Хараа. За чи улаан малгайтай хийх үү ногоон малгай? Улааныг. За маа. Тэгээд 5 minutes hack-та юу хийв? Юу хий? Одоо нэг иймэрхүү ойр зүрийн гард орох материалаар юмнууд хийдэг тий. Тийм гэхдээ нөгөө жоохондоо байсан болохоор дандаа нэг тийм алей юмнууд нойлын цаасны энүүгээр голоор нь юу хийдэг лээ. Ингээд чимгэлж байгаа нөгөө өсний боолтой хадгалдаг юм хүн хийж үгээд. Тэгээ зүгээр ингийн нөгөө нэг таавал байдэн штэ. Зүгээр юм дөрүүлчин тэрийг нөгөө нэг ус бооход зориулсан болгож хэлбэртэй тийм хийж ойж мойдог. Тиймэрхүү юмнууд. Тэгээд нэрээ одоо ингээл тэгэхээр одоо YouTube-ээс юм үзсээр гал сайн ярьцсан гэсэн үг. Одоо тэгтээ writing болон reading юу хийдэг гэсэн? Writing бол чинь бас нэлээд үзээтэй шүү дээ. Тий, writing бол үндэ яг бичих ойлголт ерөөсөй байгаагүй. 100 нөгөө нэг сургалтанд явж исэн гэсэн шүү дээ. Тэрэн дээр яг эхлэлээ тавиад тэгтээ нөгөө нэг үгнүүдээ өөрөөсөө гарахгүйгээр Google-ээс synonyms гэж хайж агаад тэгж ичдэг байсан байхгүй. Тэгээд тань сургалтанд суугаад тэгээд ер нь бол бичсээр байгаа тэгэл тий. Зөв. Яг эссе бичихэд хамгийн хүндрэлтэй юмнууд юу байсан бэ? Хамгийн хэцүү challenging. Яг нэг илэрхийлэх гээд байгаа үгээ нэг тийм гоё илэрхийлж чадахгүй. Санаанд байгаад байгаа. Гэтэ яг илэрхийлэх үг нь нэг тийм зөв энгийн үг ч юм уу. Байгаадсан. Тэг хэрэг англи дээр кино үздэг бай. Би ер нь гэрийнхэнтэйгээ биш ганцаараа үзчихвэл ер нь дандаа англиар үздэг. Тэгэхээр бас англи хэл дээр кино үздэг зүйл чинь бас тусалсан байх уу? Би болохоор ингээд чамайг ухаад л байна л да. Яг мөнх цагийн хэлж байгаагаар болохоор ингээд YouTube-ээс 5 минутын бичлэг дагаж хийсээр байгаа л сайжигдсан гэхээр бас яахан би өөрөө бас ингээд яг яаж ингээд сурснаа ингээд сандгүй байхгүй юу? Одоо яг англи хэлний багшаар заалгаад сурсан үйл үгүй. Би яг тэр үед бол ерөөхдөө юм ойлгодог болсон байсан. Тэгээд ингээд дүрмүүд сонсон гэсэн би нэг дүрмэн дээр ажиллаж чаддгүй юм байхгүй юу? Одоо яг энэний дараа яасан юм гээд ихгүйгээр зүгээр харсаар байгаад цээжлсэн тархинд суудсан. Тийм би бас нөгөө сурагчтайгаа тэгэж ярьдаг л да. Яг ингээд ширээний ард бал цаас гаргаад англи хэлийг ингээд бичсээр гад сурна гэдэг чинь бас учир дутагдaltaй тий. Нэг жоохон хүүхдүүд чинь тэгж сурдаг шүү дээ. Шууд л бурууч хамаагүй яриад л байдаг тий. Тэгээл аав ээж нь ингэж хэлдэг юм аа минийх үү хийшүү гэл. Тэгэл тэр болгоны шингээж авсаар агаал яг мэдгээд аюу сайн ярьсан байдаг шүү дээ. Ер нь тэр бол ялтчгүй хамгийн байж болох зөв сургалтын арга байх. Гэхдээ бид Монголд хүүхдүүд мэдээж яш өгөх гэж байгаа, яшд бэлтэж байгаа. IELTS-д бэлтэж байгаа учраас бас ширээний ард суух цаг нь бас байх хэрэгтэй тий. Тэгэхээр яг энэ хоёрыг сайн хольж сурах хамгийн зөв юм шиг. Надад яг англи хэл сурахтаа өөрийнхөө өвтөхийн аргаар сурчаад тэгээд хэрвээ шалгалтанд бэлтэж байгаа бол яг сууд бичиж сурсан зүгээр үү. Чи яш өгөх үү? Ийшээ дүрцүүлнэ. За шууд 800. Тийм. Өөр SAT энтерт бэлтэж байгаа юу? SAT энэ 3 сарынхны SAT-г өгье гэж бодож байгаа. Байж байгаа. Гэхдээ нөгөө ихтэй сургуулиудад аплайдахад чинь 12 дугаар ангийнхаа 11, 12 1 саруудад ер нь аплайддаг шүү дээ тий. Тэр чинь аплайдтаагүй. Би энэ жил одоо оройтсон аплайдлахгүй гэсэн. Тийм. Чи тэгтээ оройтхоо мэдчихсэн үү эсвэл санаанд мэдхгүй явж байгаад оройтчих үзэрсэн үү? Би ер нь яг аплайдна гэж бодоагүй. Одоо ч гэсэн яг одоо Америк сургууль руу аплайдахгүй. Солонгос руу гэж бодож болохоор. Ягаад солонгос? Нэрээ мэрэгчлээ хаана ямар мэрэгчлэл сонгох байна? Хаана сурах гэж байна? За хаана сурахыг хэлээд ирж
Хаан сурах нь би болгоод яг 10 дугаар ангиасаа Германд сурыг гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд Герман хэл сураад тэгээд бас яг ингээд нөгөө нэг арга нь яг санийх шиг дүрм цээжилдэг арга байсан болохоор би нэг амар сайн сураагүй. Зүгээр яг хараад жоохон ойлгохоор тиймэрхүү. Тэгээд сүүлдээ Герман ягаад ч юм бүтэхгүй болоод тэгээд судалж агаад ер нь Солонгос айгуу дайггүй юм байна гэд. Тэгээ яг ч одоо яг бас яг шууд Солонгосын юм гэж шийдээгүй ардталт нь Монголд сурах бакап байгаа. Зөв. Тэгээд Солонгос хэлтэй юу? Хэлгүй зүгээр уншдаг. Солонгост би бас яг тэгж бодд юм. Яг наад нэр чаа. Нөгөө хамаг мундаг сайн хүүхдүүд нь Солонгост, Японд, Австралид гэл те гадагшаа сурна гэж боддог гингууд. Монголд үлдчихэж байгаа хэдэн бас нэг яг хөө мэдээд сайн мэрсэр сайн хүүхдүүд байгаа. Гэхдээ ерөнхийдөө жаахан дундаж олон дүнээс доогоор хүүхдүүд Монголын ихтэй сургуульд сураад байгаа мэн л та. Тийм хүүхдүүд тэр хүүхдүүд чинь тэгээд багш профессорудаа чаленж хийх асуултууд бас гарах нь тийм ч их биш те. Тэр хэмжээгээрээ Монголын ихтэй сургуулийн боловсрал, Монголын ихтэй сургуулийн нөгөө багш нар энэ чанар гэх юм уу да бас тийм амар сайн биш байгаад идэх юм болов. Тэгээ би бас айгуу санал болгоод шүү хүүхдүүд. Монголд сурж болно шүү. Бас Монголын нойс шүтээс те үзээтэй байгаа шүү гэл бас тэнцний тэр бакап план бол бас гайгүй л гэж бодож байна. Стажгүй. Мэргэжил нь одоо юу гэлээ? Мэргэжил нь ер нь бизнес тал руугаа. Тэгээд тэр бизнес нь business economics эсвэл business management, business accounting гэдэг аль руугаа ч салж магадгүй. Мэргэжлээ яаж явж байгаад ямар учраас би сонгож байгаа вэ? Ер нь бол би баг 11 дугаар анги хүртлээ ямар мэргэжилтэй болохоо яг болоогоос ахгүй. Ер нь бол би яг нэг ингээд ажлыг ингээд 30-40 жил хийгээд баймааргүй санагдаад тэгээ яг нэг мэргэжил сонгохоор ингээд харамсах та яах бол гэж бодоод тэгээ ер нь бол ингээд хойшлуулад нөгөө procrastinate хийгээд яваадсан хгүй. Тэгээд сүүлдээ яг 12 дугаар ангид ороод за одоо ер нь ингээд нөгөө нэг жих ертөнцтэйгээ тулах юм байна. Айдстаа тулах юм байна гэдэг тэгээд нэг юм сонгох шаардлагатай болоод тэгээд ингээд мэргэжлүүдээс үдэлж аваад бизнес айгуу дайггүй харагдаад ер нь надтай арай илүү ойрох юм байна гэж бодоод. Зөв. Тэгээд бизнес гэдэг чинь өөрөө амар ерөнхийдөө зүгээр бизнес administration ч юм уу. Тэгээд бизнес чинь өөрөө бас нэг салбарт дотроо яг чи байгаль орчны салбарт бизнес хийх юм уу? Эсвэл худалдааны салбарт юм уу? Тех салбарын бизнес юм уу гэх. Тэрийг бас тодорхойлсон уу? Үгүй харин бизнес яг ингээд дотроо олон хуваагддаг болохоор ер нь бол тийм. Ерөнхийд нь нэг судалчаал дараа нь яг амьдрал дээр гараад юм сонирхолтой болъё. Зөв. Nice. За одоо хоёулаа ингэхийн шүү за. Энэ бөөрөнхийг за энийг ингээ хоёр нуглана. Босод англи хэл гэхээс гадна босод хичээлдээ сайн уу? Би ер нь математиктай гайгүй. 6 дугаар ангиасаа математикийн сонгоны ангид явсан. Шууд ор гэв. Тэгээд яхааргүй ороод гэхдээ угаасаа гайгүй сайн байсан. Бага ангидаач сайн байсан. Тэгээд ер нь гайгүй суурьтай болохоор. Чи улсын сургууль сурдаг уу? Тийм. Харьяалынхаа? Яг царил биш. Гэхдээ манай гэрээ ажид иддэг. Хэрвээ чи маттай сайн, англитэй сайн тэгээд харьяаныхаа сургуульд сурдаг бол ямар боломжтой вэ? Ерөнхийлөгчийн илгээлт. Exactly. Тэг ерөнхийлөгчийн илгээлтэнд явж болох юм байна. Тэгээд ерөнхийлөгчийн илгээлтэнд чинь нэг хороо болгоноос нэг сурагч шалгардаг шүү дээ, тий. Байгалийн ухаанаар нэг байгалийн ухаан болон гадаад хэлний онооныхын дунджийг үзээд хороондоо номер 1-ээр байх юм бол ерөнхийлөгчийн илгээлтэд хамрагддаг юм лээ. Бас тийм боломж байх нь тий. Босод ерөнхий боловсролынханд ч гэсэн тийм боломж байна. Гэтэ нөгөө ерөнхийлөгчийн илгээлт чинь төгсчөөд ирээд Монголдо 5-6 жил ажилладаг болов. Тэр хавцаа хаа. Би тийм юм ямар ч гэсэн Монголдо ажиллах ёстой гэдэг санагдчихэв. Гэхдээ тэгээд заавал төрд биш эсвэл орон нутагт биш үлээ. Юу лээ? Ямар ч гэсэн гэхдээ би тэрийг сайн санахгүй байна. Тэгээд би нөгөө яг тийм баталгаа байхгүй. Би заавал Монголд ирэхээ мэдгүй. Гэхдээ гадаадд байхаа ч мэдгүй. Ер нь бол яг яаж ч магадгүй учраас яг тийм. Зөв. Яг нэг боломж те. Гэхдээ за. Ихэр болж байна. Nice. Ялтчгүй тэр 5 минутын бичлэгийг та хийсэн байх шүү.
Тэгээд ингээд хичээлүүдэд ерөнхийдөө сайн байгаа нь чамд нэг юм онцлогтой ч юм уу яг чиний өөрийн гэсэн сурах арга барил байгаад ах шиг л санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тиймэрхүү хак трик энэ төр байгаа юу? Яа, надад үнэхээр тийм байхгүй. Би зүгээр яагаад ч юм тэгээд хичээлээ ойлгоод хийцдэг. Яагаад ч юм зүгээр л. Гэхдээ даалгавраа бол яг ягштал хийх бах те. Гэхдээ бас ягштал хийх. За ер нь өргөжлүүлээд үзэх хэрэг. Би тийм амар ингээд чирээний ард суугаад бас нэг амар хийдгүү зүгээр л ерөнхий ойлголтоороо тэгэл хийцдэг тэгэл гайгүй байдаг. Тэгвэл нэг ингээд энэний юм асуу. Нөгөө зарим хүмүүс ялцчгүй ингээд аюу хурдан сурчдаг хүмүүс байдгийн. Одоо англи хэлийг зүгээр нэг А2 төвшөнтэй гээд ирсэн хэрнээ бусдаас хамаагүй хурдан сураад байдаг. Тэр хүмүүсийг ингээд асуунгууд багада аав ээж нь зүгээр гэртээ ингээд англи дээр мэдээ үздэг ч юм уу те. Эсвэл англи дээр дуу сонсдог ч юм уу. Ингээд гэрийн орчинд нь тэр англи хэлтэй эсвэл математиктэй холбоотой жоохон байхад нь тийм юм хийжсэн тоглолдог байсан хүүхдүүд аюу хурдан сураад байгаа байж магадгүй. Тэгж анзаарэгдэад байгаа. Тэгэхээр чи багада бас гэрийнхэнтэйгээ эсвэл аав ээж нь сайн англи хэлтэй юу тий? Англи хэлэхгүй. Гэхдээ ер нь бол аниатайгаа дандаа англи одоо мим сөлцдөг гэх юм уу, ойр зургийн юм ингээд англи үгээр хэлдэг ч юм уу. Тэр нь бас байж магадгүй. Танаа их чинь бас англитэй сайн уу? Тэгээ их ч юу гайгүй ойлгоно. Зөв. Их сонирхолтой нөхцөл шүү дгүүл. Тэгээд бас нөгөө нэг гэрийнх нараа байхдаа амар юм тарих ажиллуулсан тоглоом амар тоглолдог. Тэр бас нөлөөтэй болов уу гэж бодож байна. Тэр яаж ч нөлөөлж байгаа бах тий. Тийм. Амар хүзэр өстой яагаад яагаад тоглолт. Sequence center. Зү. Тэгээд өөр одоо нөгөө бизнесийн мэргэжил гэсэн шүү дээ. Тэрнээс гадна өөр бодсон мэргэжлүүд байгаа юу? Нөгөө нэг data science бас надад сонирхолтой харагдаад. Yes. Гэхдээ бас яг not sure. Data science ер нь энэ хөгжилтэй холбоотой мэргэжлүүд бүр нэлээд hot majors байх. Ер нь ойрын нэлээд жилдээ байхаа. Одоо л ялангуяа монголчууд ч одоо л нөгөө бүх зүйл цахимжаад бүх хөгжлүүд хадгалагддаг болж эхэлж штэ тий. Өмнө нь бол тэгж хөгжил хадгалж исэн түүх байхгүй. Тэгэн гут энэ их хөгжлүүд цуглаад хадгалагдаад байна гэхээр энийг боловсруулад эдгээр чинь хоорондоо холбоотой биш үү юм те. Энэ хөгжлийг мэдээлэл болгох амар том бас нэг давалгаа явах байх л та. Тэгээд энэ data science, data analyst, data engineering гэдэг мэргэжлүүд бас нэлээ эрэлттэй байх болов гэж бас бодоод байгаа. Танаа найзууд бас яаж сурж ийн? Ямар мэргэжлүүд сонгож байна? Манай нэг найз уул уурхай чиглэлээр нөгөөх нь болохоор сэтгэл судлал гэж хэлсэн баха. Тийм. Гэтэ ер нь бол бас яг адилхан хүүхдүүд учраас ингээл юмаа мэдэхгүй ингээд эргэлзээд явж байгаа. Бас нэрээ хүүхдүүд учраас гэсэн чинь одоо ингээд чиний хэсийг засаж яхаа заяа. Чиний ингээд дэвшүүлж байгаа санаа. Чиний тэр ID концептууд айгүй айтайхан бүр нэг тийм mature том хүмүүсийн боддог шиг те. Тэгэхээр ингээд айгүй юм уншдаг юм шиг эсвэл мэдээ үздэг юм уу? Яаж тийм айгүй сайхан уус суурьтай хандаад. Одоо чи санаж байгаа бол хүмүүс чөлөөт цагаараа зүгээр амрах хэрэгтэй юу? Тархиа амраах хэрэгтэй гэж бодож байна уу? Эсвэл тархиа сайжруулах тийм дасгал хийж явах хэрэгтэй гэж бодож байна уу? Гэт нэг хэсэг байсан да. Тэрэн дээр ялангуяа чиний хэсэг бүр айтайхан байсан гэж санагтаад байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү санаанууд яг яаж гарч ирээд байна? Одоо хүүхдүүд бол босод ихэнх 10 жилийн сурагчид болохоор тархиа амраах юм бол гоё, маргааш нь гоё цоглог те. Ингээд амрахгүй оронд нь puzzles те ийм brain activities хийгээд байх юм бол ядарна ч юм уу. Тэр нэг ийм very basic энгийн санаанууд дэвшүүлээд байдаг. Тэгсэн чинь чинийх бол юу байлаа чи санаж байна?
тийм пазл хийгээд байвал нөгөө нэг өмнө сурсан юм мартахгүй илүү хөгжин гэх тиймэрхүү бичсэн баха. Ямар ч байсан нэг тийм аюул шинжлэх ухаанлаг хариулт байсан. Тийм. Тэгэхээр хаанаас тэд нэр гарч ирээд байна? Би нөгөө нэг TikTok амир үздэг гэсэн шүү дээ. Аха. Тэгээ ингээд бичлэгний доор ингээд хүмүүс ингээд жоохон маргалддаг шүү дээ. Тэгээ тэрийг бүр ингээд авир гүйлгэж уншдаг байхгүй юу. Тэгээ яхаар ингээд олон хүний нөгөө нэг юу үнцэг харагдаж шүү дээ. Тэгээ тэндээс магадгүй өөр тим юм гарсан юм лөө. Өөр хүмүүсийн санаа бодлыг харьцуулж явах нь. Эний зөв байсан мэн. Эсвэл энэний ч зөв байж болох юм байна. Ингэж харуул юм байна гэд. Би ер нь л яг нэг тийм яг нэг тал зогсохоор жоохон дургу гэх юм уу. Наадах чи яг critical thinking гэдэг байгаа шүү дээ. Шүүмжид шууд харсан өнцгөөсөө хүлээж авахгүй бусдуудыг харьцуулаад тэгээд өөрийнхөө санаа бодлыг шингээгээд өөрийн нэг дүгнэлтийг гаргаж ирж байгаа чинь яг бас Gen-Z үеийнхний нэг том чадвар хаа. Нөгөө мэдээлэл айгүй элбэг болохоор бас сайн харьцуулж чадчихжээ. Тэгээд энэ TikTok дээр хэлэхэд чи санаж гинөө яаж вэ? Би нэг ангийнхантай ярьжсэн баха та. TikTok аль болох баг үзгээд энэ чинь нөгөө cheap dopamine өгж байгаа гэж санаж гинөө. Yes. Энэ дашрамд бас дахиад нэг хэлчихье. Энэ TikTok болон энэ маш богино Instagram Reels гэдэг те энэ богино бичлэгүүд бидний тархийг нэм cheap dopamine гэдэг чинь өөрөө ад жаргалын гормон шүү дээ. Ийм айгүй амархан ад жаргал мэдэрдэг болгоод байна л гэсэн үг те. Тэгэл дээр үд чи одоо нэг мэдээлэл авах гэж морой имэйлэл дээлээ өмсөөл тэгэл нэг саахалт айл руу давхаал те. За тэгээд юу болсон гин нөгөө хорлоо чинь яаж гээл те. Тиймэрхүү байдлаар л хөөрхий мэдээлэл авдаг байсан чинь одоо бол өстой энэ тэндгүү мэдээлэл зүгээр нэг юу морой имэйлэх зүгээр юм эрхийн хорооны энэ хөдөлгөөнд нөөрл бүр асар хэмжээний мэдээлэлээр бөмбөгдүүлээд байна шүү дээ. Тэгэн гут нөгөө тарих нь өдөр тутам тийм их хэмжээний мэдээлэл авсаар агаад тэр чинь нөгөө тасчаад байна те. Тэр чинь шинэ нормал болчиход байна шүү дээ. Тэгээд нөгөө хэмжээнийхээ допаминыг өдөртөө авахгүй бол ингээд нэхэд идэг те. Мэдээл гэдэг. Тэгэл арайг нэг хуцаа гаргаж ирээл гэл нөгөөдгөө ухаал. Нөгөө 10 секундын бичлэгээс дуустал нь үзэхгүй те. Тэгээд тэрнээс болоод бас яг нөгөө хүмүүс өөрийн жоохон тархиа дэндүү завгүй байлгаад аль хэдийн хүлээгээд авсан мэдээллүүдээ боловсруулах хангалттай тийм цаг байхгүй те. Нэг тийм бидний subconsciousness чинь юм юу ч хийхгүй өөдөж яхад ч юм уу. Одоо ойлон шиг иймэрхүү юм хийгээд чинь айгүй тийм slow activity байж тээ. Тэгм бол хоёулынх нь тарих айгүй амарч байгаа байхгүй. Therapy-д орж байгаа юм шиг. Exactly тий. Энэ үед хоёулынх нь subconsciousness буюу даалт ухамсар хамгийн их ажиллаж байгаа юм байна л да. Тэгээд өмнө нь хүлээж авсан байгаа мэдээлэлээ гоё боловсруулад цэгцэнд оруулж байгаа юм байна. Гэтэ яг тэр нөгөөний богино контент үздэг нь яг тухайн хүнийхээ алгоритмаас хамаарах баха. Тухайн хүний алгоритм аа. Тийм, одоо нөгөө нэг аппликейшн доторх алгоритм яг нэг юм их үзээд байвал тэр юм дахиж гарч ирдэг байхгүй юу? Тэрнтэй холбоотой. Одоо жишээ нь TikTok дээр таны киноны нэр хайх юм бол дараагийн контентууд чинь тэр киноны тухай гараад ирдэг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тэрийгээ яг ингээд өөртөө хэрэгтэй юм үзчихвэл ер нь бол TikTok нэг муу юм биш гэж бодож байна. Гэхдээ бас нэр дундуур нь нэг траш гарч ирэх магадлал байна. Тийм. Гэхдээ тэр траш нь яг гоё сонирхдаг траш байвал бас гоё. Бас уу. Тийм. Яг хоо тэгэхээр ингээд яг нэг тогтсон бүр абсолют арга зам гэж бас байхгүй болоод байна те. Дээр үед бол ном уншвал ухаантай болно гэх. Энэ юу нь бол абсолют те. Одоо тэгсэн чинь ном уншиж болж байна. Зүр TikTok-оор хүртэл сурж болж байна гэж байна шүү дээ. Одоо юм. Өөрөөсөө л яг нөгөө тэр хүүхдийн хүмүүжил ухамсарл болтой. Бас яг тэгээ одоо TikTok ч бас нөгөө 10 минутын бичлэг оруулж болдог болсон. Тэгээ тийм ууртай амир юм лекц шиг юм тайлбарлаж байгаа хүмүүс. Гэхдээ яг ингээд миний насны хүмүүс тайлбарлаад байгаа болохоор надад айгүй юм ойлгомжтой сонирхолтой байгаа байхгүй. Тэгээ тэрнээс бас чи ямар хүмүүжлтэй хаана хинтэйг өссөн бэ? Тэгээд танай гэр бүлийн тийм онцлог тийм зүйл байгаа юу? Би бас өвөө эмээр өссөн. Нөгөө нэг анивтер амар том насны зүрхтэй. Тэгээ ингээд ээж аваа ажилдаа явчихна, ани хичээлдээ явчихна, бидээ ганцаараа. Бис болохоор шууд өвөө эмээ дээрээ 7 хоног маань орчим явчихдаг байсан.
Тэгээд ер нь бол одоо ямар байсан гэхээс илүүтэйгээр зүгээр хоорондоо амар чөлөөтэй байсан гэх юм уу. Нэг тийм одоо хүндлэл байгаа гэсэн ер нь бол том хүн юм чинь чи ингээд чимээгүй сонсох хэрэгтэй ч юм уу. Нэг тийм байгаагүй. Ер нь бол яаж мэдэрж байгаа ер нь бол тийм ямар чөлөөтэй ирдэг гэсэн. Вау. Яг ялангуяа манай эмээ өвөө нарын үе чинь яг социалист нийгэм болохоор тийм чөлөөтэй илэрхийлэх гэдэг зүйл яг ховор байсан байж магадгүй. Тэгэхээр бас ямар мэрэгчлээ хүмүүс вэ? Манай өвөө инженер, эмээ олонгууд нөгөө нэг ууж идэх юмны хянагч чиг чивдүүлээ. Хүнсний хянагч нэг тийм апууд ажилладаг байсан тийм хүн. Өвөө олонгууд 3 билүү 4 дугаар станцд ажилладаг байсан. Вау. Тийм хүмүүс. Айгуу нээлттэй бас тэгээд яг энэ бол нэг тийм загнахгүй ч гэх юм уу те ер нь өөрийгөө яг загнах үедээ загнал л да. Гэтэ одоо жишээ нь мэдгүй одоо ингээд таалагдахгүй байвал таалагдахгүйгаа хэлгээд за гэл. Жохон барууны стил юм шүү дээ. Тэр чинь бас тэгээд бодохоор басгүй. Бас амар Монгол гэж. Зөв. Ямар сонин хослол сонин комбинашн шүү дээ. La 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 la. Ингээд юм хийнгээ бас ярилцвал ямар вэ? Гоё. Сонирхолтой байна уу? Ингээд анхаарал төвлөрөө тэгээ гоё. гэж. Нэрээ ингэж асууя гэж бодсон юм. Одоо яг хоо багш нар муу багш гэж байхгүй л дээ. Гэхдээ ер нь багш нар ямар аргаар хичээлээ заавал ямар хуу хандлагатай байвал илүү гоё бай. Ер нь яг хүүхд болгон яг нэг аргаар сурах албагүй. Уусаа сурахгүй. Тийм болохоор яг нэг өөртөө таарсан аргаар хийлгээд тэгээд тэр нь ингээд болоод байвал тэгээ ингээд зөнгөөр нь орхицдаг байвал зүгээр санагдсан. Зарим багш нар бол яг чи яг таг суугаад хий, яг инг тэг гэж шахаад идэв штэ. Тэр бол жоохон тэмхэл санагдав. Яг хоо чи болохоор өөрөө харьцангуй нөгөө бие дагаад хийдэг төрлийн хүн байна те. Зарим хүмүүс бас л бие дагаад хийн гэж байхгүй шүү дээ. Гэтэ бие дагаад хийж чадахгүй байгаа бол тэгж суугаад хийж чадахгүй байгаа гэж бодчихнаа. Одоо тэгээд тийм хүмүүстэй яаж ажиллах хэрэгтэй юм бол доо. Ер нь бол өөрсдөд нь л орхисон нэр. Заавал тэгээд хийхгүй байгаа хүмүүсийг шахаж загнаад байвал угаасаа л хийхгүй юм чинь тэгэл тийм гэж юу. Одоо тэгэхээр эн чинь ерөнхий боловсрол шүү дээ. Энэ нэлийн ерөнхий амар тийм яг баг дундаа ангийн хүмүүс бол мэдээж шахна л да. Одоо энийгээ хийгээд өг гээд ингээд чиглүүлээд ахлага ангийн хүмүүс юм бол ер нь бол өөрсдийнхөө толгойтой хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол яг юу хийвэл би дуртай яасан ийсэн гэдэг тийм юм чинь шахаж хийгээд тэгээд ер нь яагаад гэвэл хэцүү дээ гэж л би боддог. Танай үеийнхэн ер нь хичээллээ хэр хийж гин? Ер нь юу хийж ямар хуу юм бодож явж яах юм? Ер нь бол яг нийтээр нь ярихад жоохон хэцүү. Зарим нь бол амар юм юутай зориг морилготой. Би одоо ингэн тэгнэ гэдэг. Зарим нь бол зүгээр ингээд зөнгөөрөө явж идэг. Тэгээд тэр зөнгөөрөө явж байгаа хүмүүсийг ингээд шахаад хаар нөгөөд нь зүгээр л нөгөө нэг дүн авахын төлөө хийдэг болчдөг. Тийм болохоор яг нөгөө өөрсдийнхөө арга барилыг сурахгүй яг нэг юунд ингээд баригдаад. Нэрээ танай үеийнхэн гэснээс одоо ер нь ингээд 10 жилийн амар их веб татаад байгаа шүү дээ. Танай анги сургууль мургуулч гэсэн зөндөө байдаг байлгүй. Ер нь тэгтээ нэг үеийнхэн үе гэж ярихаа жоохон сонир байж магадгүй. Тэгтээ одоогийн 10 жилийнхэн түгээмэл жоохон болохгүй байгаа зүйл анзаарэгддэг. Яг саяных шиг ер нь хитрхи амир зөнгөөрөө. Ер нь тэгэл болчих бах та. Тэгэл болдог штэ гэд урсгалаараа гэх юм. Жохон тийм тэр нь жохон яадаг. Гэтэ тэгэл өөрсдийнх нь амьдрал юм чинь гэд бод. Тэгэнгუთ бас эсэргээрээ
томчууд одоо 10 жилийнхэн гутал хүүхдүүд хөөх хүүхдүүд бас юугаач мэдгүй хүүхдүүд гэлээдэг шүү дээ. Тэнгуут яг өөрөө чинь хувьд бол бас үгүй байгаа байхгүй юу? Юугаач мэдгүй гэхээр бас үгүй. Одоо яг миний үеийн 18-тай 17-тай хүүхдүүд бол юм мэдж байгаа шүү дээ. Өөрсдөө ингээд болохгүй байгаагаа ч мэдж байгаа. Тэгтэл ингээд байгаа л байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тэгээд өөрөө ухамсарлахгүй бол хажуунаас нь хүн хид орилоод нэмэргүй. Ер нь тэр томчуудыг бид нартай ингэж харьцаасаа гэж би хүсдэг гэсэн юм байдаг. Нөгөө нэг одоо нэг сүлд амир нөгөө жинзээ үеийнхэн ийм тим гэдээ яадсан шүү дээ. Тийм юм постод зөндөө яадсан шүү дээ. Ер нь бол яг бүгдийн тэгэж ингээд нэгтгэж ярихаа болох хэрэгтэй хаа. Бүх жинзээ адилхан биш. Хүмүүс бүх миллениалууд адилхан биш. Тэгээ яг нэг удаа ингээд жинзээтэй ингээд таагүй юм болсныгоо ингээд байнга тэгэж боддог. Тэгээ өөр тийм хүүхд гараад ирэнгүүт угаасаа тийм бах та гэд ийм стереотип явдаг штеп. Тэр бол буруу. Манай ээж аав ах эгч нарын үед яалтчгүй энэ зөв энэ буруу ч юм уу те энэ байх ёстой гэдэг нэг тийм догма social standard байдаг байх. Одоо гэхдээ бидний үед жинзинэрийн үед нэг тийм энэ зөвхөн ийм л байх ёстой гэсэн юм ашиг баг байхгүй шүү те. Ямар ч үеж болно те. Яг өөртөө өвтөхнэр л юмнууд аяг хэрэгтэй. Одоо тэгэнгუთ сургууль дотор үсээ бодож болохгүй гэж гисээр ирсэн шүү дээ. Тэгэнгუთ одоо магадгүй болно ч юм уу те. Эсвэл ийм л байх ёстой штэ гэдэг зүйл ер нь харьцангуй баг байхгүй болоод байна уу? Юу ч ямар ч байж болно гэж боддог танайхан жоохон. Тий, ер нь бол тэгэл яг хийх ёстой ажлаа хийж ивэл яаж хийж байгаа нэг хамаа байхгүй хаа. Би тэгж боддоо шүү дээ. Сурж л байгаа бол тэр үсний өнгө яг ямар хамаатай. Гэж бодоод бодулцсан. Тийм чи уг нь ямар вэ гэдэг. Хар. Одоо энэ ямар вэ? Энэ улаан. Ингээд харуул. Тийм биш. Тийм. Одоо энэ юу юм уу? Тал хийх юм уу? Тийм, ингээд тална л хийх. Энд чинь ингээд сахална. Энд чинь сахал хийх гэдэг юм шүү дээ. Бүтэн хийж тат. Энд хийгээ загнах юм уу? Тийм. Болцсон уу? Вау. Зааж байгаа би энэ жоохон удаад байдаг те. За. Тох. Боллоо шүү. За. Тийм нэрээ. Манай сургуульд IELTS-ийн сургуультай шүү дээ. Тэнд сурж байхад хамгийн дайггүй эсвэл memorable те хамгийн дурсамжтай эсвэл хамгийн хэрэгтэй байсан үеуд нь юу вэ? За окей. Тэгээ англиар асууя. За тэгвэл одоо нэг англиар асуулт асуугаадахъя. What do you think was the most memorable and the most useful classes or time when you were studying at Lever? The most memorable thing was the time when we played the Jeopardy. It was really fun, and because it was competitive, it was really exciting. Whose team won? I won. And you got the prize, right? Yes. We got ice creams. Right. Okay. And what class do you think was the most useful? I think the speaking ones really helped me because as I said before, I have never spoken to someone in English, fully in English. So that's what really helped me.
I remember the very first speaking class with you. I got 5.1. You were really nervous, right? Uh-huh. But I think you picked up the pace since that time, and you really got the hang of the speaking classes, right? You got used to it, right? Yes. But I think the answering part was not. I mean, the knowing part was not the problem. It was the how to say, the environment and the situation of speaking one-to-one, right? That really was a bit nervous. I couldn't really elaborate on the topic. Exactly. Very nice. But I'm very glad that to see you speaking like this here and very confident. Speaking of which, confidence гэдэг чиглэлээ өөртөө итгэлтэй байдал гэснээс одоо нөгөө introvert, extrovert гэж айгүйх ярьдаг болсон тийм. Гэхдээ яг үндэ би бол нэг жоохон тийм хэрэг бол тийм born биш гэж жоохон бодоод байдгийн. Хүн эсвэл extrovert, хүн эсвэл introvert болж болно. Чи ямар аль нь вэ? Би уг нь яг тестээр үзэхээр би бол extrovert заяа. Гэхдээ яг жинхэнэ амьдрал дээр би нэг 60 extrovert ч introvert. Тэгээд чи юу гэж бодож байна? Хүмүүс introvert гэж болох уу гэж юу? Энд яг өөрчлөгдөхгүй биш хаа. Introvert ч гэсэн extrovert ч гэсэн хүмүүстэй гоё ярина. Гэхдээ дараа нь гэртээ очиод өөрийгөө цэнэглэх нь яг аль нэ гэдэг дээр хуваагддаг байхгүй. Одоо жишээ нь introvert хүн гаднаа ингэж амар гоё байгаад гэсэн гэртээ очиод ганцаараа байх үедээ бүр ингэж хамгийн best feeling гэдэг. Extrovert хүмүүс болохоор гэртээ ганцаараа байхаар амар үүддэг, амар ингэж ганцаарцсан мэдрэмж авдаг. Тэгээд хүмүүсийн хажууд байж яг амьдралыг мэдэрдэг. Wow. See? Амар mature байгаа. Тэгээд би хүртэл нэрээ тийм биш үү? Яг extrovert, introvert чинь хүнтэй ярих нь drain хийж гин үү? Эсвэл energize хийж гин үү гэдгээс. Introvert гэлээгээд хүнтэй юм ярьдаггүй бол бас биш. Манай их чиг тийм introvert тахгүй юу? Гэхдээ ажлынхантайгаа амар гоё байдаг. Гэхдээ гэртээ ирээд ингээд хамт кино үзээд суухдаа бүр ингээд гоё байдаг. Би болонгод яг голынх нь нөгөө ambivert гэж байдаг байхгүй юу? Би яг тэр нь. Гадуур найзуудтайгаа байх туртай. Гэхдээ ганцаараа юм хийчихсэн ус туртай. Зөв. Танай найзууд ер нь ямар төрлийн хүмүүс байдаг? Манай яг сайн найзууд бол ер нь яг бүгдээр надаас илүү extrovert. Би хамгийн introvert. Тий. Ер нь гэхдээ танай уухийн анзаараад байхад introvert жоохон олон уу? Тий, олон. Тий. Ялчгүй нөгөө хүн болгон оцтойгоо гэртээ байхыг жаахан бас илүүд үзээ. Тэр бол нөгөө карантинаас болсон баг гэж үсэн юм байна. Яг карантины үед яг нөгөө нэг гадаа гарах юм хүм үенээс шүү дээ. Тэр үед яг гэртээ байсаар агаад яг гэртээ байх үедээ comfort олдог болсон. Бас нэрээ. Вау. Чи хэр их уйддаг вэ? Ер нь ингээд зүгээр одоо subconscious те даалт ухамсараа хэр их ажилуулдаг вэ? Уйдж байгаа үед эсвэл тиймэрхүү нэг юм TikTok энэ скроллдохгүй байгаа үедээ хамгийн их ажиллана шүү дээ те. Тэр үе чи хэрэг вэ? Би яг нэг уйддаг юм байна. Уйдвал яг нэг хийх юм олцдог. Би нөгөө нэг дуулах дуртай гэж ирчихсэн шүү дээ. За. Тэгээ гэртээ ингээд уйдах үедээ нөгөө зурагтаараа караоке тавьчаад дуулдаг байхгүй. Ваа. Ямар төрлийн дуу сонсох уу? Дуулах дуу сонсох дуураас өөр. Тийм үү. Тийм, сонсох дуу нэг тийм рэп ч юм уу эсвэл R&B дуунууд. Тэгээ дуулах дуунууд нь бүр яг нөгөө амар чин сэтгэлийн дуунууд гэдэг шүү дээ. Нэг юм хайрын дуунууд мөн. Хайрын дуу гэснээс чи найз залуутай юу? Үгүй. Найз залуутай болох гэж байна уу? Үгүй. Бод байхгүй. Үгүй. Амин над жоох сони асуулт байна те. Үгүй. Гэхдээ яг одоо би 17 найзтай шүү дээ. Тэг би одоо яг найзлуутай болвол яг юу их үү гэж боддог. Яг хоо энэ гэхдээ хүмүүсийн амар санал нийлэх байх л та. Үгүй яг хоо те. That's no comment. Анхнаасаа жаахан сайн асуулт байдаг.
Одоо хоёлаа энэ гогцоонуудыг нь хайчлаа шүү. За. Тэгээ бүх тийшээ ингэж дэлгэрүүл. Чиний яг IELTS өгсөн өдөр, IELTS өгөхийн өмнөх өдөр яг ямар хөө байсан бэ? Өмнөх өдрөө зарим хүмүүс амарна гэдэг, зарим хүмүүс зүгээр юм хийгээд өмждөг штэ. Чи яасан бэ? Би яг IELTS өгөхөөс 7 хоногийн өмнө яг юмаа хийхэ болцсон юмсан. Түрэн 7 хоног амарсан юм уу? Тий. Вау. 7 ягаад ч юм амар эрсдэлтэй ингээд амарсан. 7 хоног юу ч хийгээгүй. Тэгээ яг өмнөх өдрөө яг номноосоо 2 тасгал илүү хийсэн. Тэгээд өглөө босоод замаараа явахдаа нөгөө нэг YouTube дээр ийм англиар conversation хийж байгаа юмнууд үзээд. Тэгэл ер нь бол тэгэл орсон. Гэтэ яг тэр 7 хоногоос өмнөх нэг сар бол амар бэлдсэн л дээ. Тэгээд хаана өглөө? IDP. IDP-гийн чи ингээд орчныг нь яг өглөө босноосоо эхлээд нэг тэр өдрөө нэг сайхан За өглөө босоод цайгаа угаал тэгэл угаасаа амар ингээд би нөгөө сандрахаар амар нүур амаа гэж оролдог байхгүй. Тэгээ нүрээ будаагүй явсан байхгүй юу. Тэгээ IDP дээр очиод зураг аав нэгээ тэг би сандраад хүүрээ гэж бодоод тэгээд зураг авахуулаад тэгээд нэг удаан хүлээлгүүд хийж жагаад ороод тэгэл шалгалтаа өгсөн. Ороод гэдэг нь одоо жишээ нь ингээд ороод хүлээд чинь үү? Ороод нөгөө нэг суугаад нэг 2-3 минут хүлээж аваад пассвортаа өгөөд тэгээ зураг авахулчаад тэгээ шалгалт эхлэх хүртлээр нэг 10 минут хүлээсэн. Эхлээд ямар шалгалт юм гэсэн? Яла listening, reading, writing. Тэг ийм дараачлаар байсан. Тэгээд speaking нь өөр өдөр байсан уу? Speaking нь тэр өдрөөс 5 хоногийн өмнө байсан. Тийм хол бас байж болд юм. Тэг нөгөө speaking хийх хүн яг нэг хэднээс хэдэнд хилээ заавгүйгээд яг нэг шалгалт өдөр заавгүйгээд тэгээ өмнөх өдөр нь reschedule хийгээд. Тэгээд speaking-гээ яг ингээ биетэрөө эсвэл компьютероор өгсөн үү? Биетэр өгсөн. Тэр нь илүү амар байсан уу? Тийм яг хүний нүд хараад ингээд хоолойг нь яг чихээрээ сонсвол яг гайгүй тайван байх гэж бодоод. Нөгөө хүний body language энэ төр тийм нэг юм роботтой ярьж байгаа зүгээр хүнтэй ярьж байгаа гэдгийг мэдрээд бас тайвшрах гэж бодоод. Тэгээс ярьж хахад нөгөө хүн нь бас ингээ гараараа дахиад яриа гэх. Тэгээдсэн болохоор бас гайгүй ярьсан бах гэж бодож. Ямар асуултууд асуусан бэ? Тэгээд бас юм тэмдэглэж авч байна. Тийм юм тэмдэглэсэн. Асуулт нь юу байлаа? Нэг барилгын тухай асуусан баха. Монголд байдаг барилгууд ямар байвал гоё вэ? Тэгээд чиний амьдардаг газрын муухай хэсэг нь юу вэ? Гоё хэсэг нь юу вэ? Гэт нэг тэгсэн. Манай speaking дээр байлаа шүү дээ. Нөгөө тийм neighborhood environmental problem in your neighborhood гэдэг. Вау, азтай шүү дээ. Тэгээд нөгөөний хамгийн ихний амархан асуултууд дээр нь зармаг идэх дуртай юу, хэр ойрхон иддэг вэ? Тэгээд тэрэндээ тэгээд би амар дуртай гэл. За болсон шүү дээ. Глуга навчдаг юм лөө? Шууд халдснаар нь авч. Тийм. Хоёлоо одоо энийг ингээд хамрын нэг л боллоо. За хоёлаа камерт харуулчих уу? За. Та-да. Nice. Миний хамран жоохон цаашаа. Амар зохиулсан юм шиг. Тийм. Энийг жоохон нааш болгоцноо. За нэг юмрхүү. Ингээд хоёлаа гацуурныхаа нэг модтай боллоо. EVN 23 гээд кафеда баярлаа. Тэгэхээр энэ ч бас юм гоёл чимэглэлээс гадна юм цүнх хийж болт юм шүү дээ. Тийм, цүнх өөр нөгөө энэ аяган дээр байгаа те. Юмрхүү decoration өөртөө хийдэг юм билээ. Малгай. Тэгээд ийм ер нь баг гараар хийж болох бүх юм. Энд чинь энэ дотор байгаа бүх юмыг өөрөө хийсэн, өөртөө хийсэн юм билээ. Болцоход гоё газар. Yes те. Болцоход гоё газар. Nice. За ингээд өнөөдрийн хамгийн анхны подкастт орсонд баярлалаа. Тэгээд бас жоохон асуултуудын flow жоохон муу байсан байж магадгүй. Цаашдаа явах байх. За Lever Education EVN Cafe 23 байла. Өөртөө чамд closing word. Одоо эцсийн үг хэлээ. Үеийнхэндээ сайхан хандаж хэлэх зүйл одоо уриалгах ч юм уу те зүйл байна. Ер нь бол
эртхнээс хэл сураарай. Манай үеийн хүүхдүүд 3 4 5 хэлтэй явж байгаа. Ер нь англи хэлээ эртхэн сурцсан байхад илүүдэхгүй. Тэгээд манай леверт ирж суугаарай. За баярлаа. За. За nice. Тэгээд чи бас ингээд цаашдаа хүссэн сургуультай ороорой. Мэдээж нэг personal statement энэ дээр бичихтэй ярээ за биччихээд тэрэн дээр чи хоёлаа сайхан суугаад бүр хайртайхан болгоно. За bye bye. Bye.